Хэн бэ? Жан ахлаа би илүү цагаар ажиллаад нэг аягыг л идсэн. Ахлаа нэг удаа уучлчихал да. Ажлаа дандаа сайн хийдэг штэ. Компанид дотоод журам гэж би. Хурдан юмаа бэлд. Яв. Жан ахлаа миний буруу. Надад нэг л боломж олгооч те. Ажилгүй очихвол би яах болж байна? Тийм ээ, ээж нэмлэгт байгаа дүүгийнхээ төлбөрийг хийх ёстой штэ. Ажилгүй очих юм бол энэ буйны байгууллага биш. Битгий шалтгаалж хурдан юмаа бэлд. Ойлголоо. Бэд. Компани өмчөөс аваад явчих уу яа? Хүн олж юмыг чинь бэлдүүлээ. Нөгөө дагалдангийн юмнууд уу? Өнөөдөр их олон хүн надад хэллээ. Чамайг харгас байсан гэж. Уг нь тэрнийг өөрийнхөө амьдралыг бүтээгээсэй гэж хүссэн юм. Хэн их сургуульд орохыг суглаад шийдчихье. Эхлээд эрч чин суглаг. Аль харъя. Тэнгэрийн таалал хойно. Шофан чи ээжтэй битгий гомдоорой. Та хоёрын нэгийг л сургах боломжтой болохоор ээжийнх нь би юм уу? Дүү чин жаахан байна. Би ойлгож байна. Би үргэлжлүүлж ажил хийгээд дүүгээ сургана. Битгий санаа зов. Ээжээ, би ч үнэхээр азтай хүү юм аа. Золигч нь өөрийнхөө аз гэж бодоод байгаа мó? Хөөх ээж та үнэхээр сүрхий юм аа. Эрч чинь угаасаа азгүй амтан. Ээжийнх нь бие модвол тэр мөнгө олох хэрэгтэй. Чи харин сургуульд ор. Мөнгөний хэрэг гарвал ээжтэй хэлээрэй. Ээж нь өвчээс нь авч өгнө. Ээж нь чамд энийг авсан юм хардаа. Ээжээ, надад гутал хувцал болно штэ. Яах гэж ийм авсан бэ? Эрчийн чинь ажилдаг компани Кайси хөвшрөлтийн эсрэг багц байгаа үсттэй. Хөвшрөлтийн эсрэг хамгийн сайн үр дүнтэй гэсэн. Чи ер нь гадуур их явдаг арьс чинь түлэгдэж байгаа. Муухай болчихно шүү. Арьсаа сайн арчлах хэрэгтэй. Эрэгтэй ч гэсэн төрхөндөө жаахан анхаарч бай. Тэгээд ээжтэй хөөхөн бэр дагуулад ир. Ли захирлаа. Үүдэнд нэг хүн ирчгээд үн мүлээд байна. Та нар яагаад миний охиныг халж байгаа юм бэ? Хурдан тэр дарга дуудаад ир. Ээж. Та энд юу хийж байгаа юм бэ? Ёстой заяагүй амтан. Сард багыг олдог байж одоо дүүд чинь хэрэглээний мөнгө хүрэхгүй одоо бүр ажилгүй болчихлоо. Үнэхээр халагдчихсан юм бол чамайг зодоод алчихъя л да. Чи халсан хүн нь би сургууль сураасаа гэж хүссэндээ халсан юм. Охин хүүхэд хичээл сурлаа гэд ямар ч нэмэргүй. Та яагаад тэрний амьдралыг өмнөөс нь шийдэдгийг? Жан ахлаа. Учир нь би азгүй болохоор ном уншиж чадахгүй. Суглаад азгүйдчихсэн юм. Үнэхээр азгүй юм уу? Эсвэл хэн нэгэн чамайг хорлоод байгаа юм уу? Энэ хоёр цаасаар л хэн нэгний ирээдүйг шийдчихэж байгаа юм уу? Чи хэн болчиход юу яриад байгаа юм? Манай охин ч зөвшөөрсөн. Ээж охин хоёрын дунд яс хаяад байгаа юм уу чи? Хэн намайг зөвшөөрсөн гэв? Миний шалгалтын дүн дүүгийнхээс хав илүү. Та намайг хуурч энэний сургалтын төлбөрийг хийх гэж хангалттай төвчсөн шүү би. Тэгээд яана гэж. Ялгуурлан гадуурхдаг гэр бүл надад хэрэггүй. Энд ингээд холбоогоо тасалцгаая. Боож өгөх нэ. Ачлалгүй охин. Би чамайг яаж төрүүлсэн бэлээ дээ? Ээжийг уурлуулна гинэ. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Эмэгтэй юм байж намайг зодож чадах уу? Хэн тэрний ганцаараа гэв? Би байна. Би байна. Би ч бас. Би бас. Би ч байна. Би ч байна. Манай Кэнс бол эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг компани. Бүх эмэгтэй ажилчдаа бие даасан төвчээртэй байгаасаа гэж үздэг. Тэглэж энэ чихтэй эмэгтэйчүүдийн тал зогсож тэдний амьдралын баталгаа болж өгнө. Дахиж хэрвээ шофоныг дээрлэхвэл зохих төлбөрийг оногдуулна шүү. Баярлалаа та бүхэнд. Би явлаа. Банкны карт байна. Сургалтын чинь төлбөрийг би хариуцъя. Чи оюутны амьдралдаа бэлд. Кэнс чамайг хүлээж бай.